асуулт асууна. За баярлалаа. Яг одоо жил ингээд үндэсний аудитын газрын дүгнэлтүүд гүйцэтгэлээр орж ирж байгаа. Ер нь бид нар бас нэг зүйлийг их сайн бодох хэрэгтэй болцсон юм байна. Энэ төрийн аудитын тухай хуулинд бид нар нэлээд одоо энэ төрийн аудитын байгууллагын эрх зүйн чадамжийг сайжруулах өг үсгийг хийж өгөхгүй бол энэ алдаа дутагдал бол ер нь засарж байгаа юм алга. Акт тавьсан л гэн, зөвлөмж гаргасан л гэн, дүгнэлт гаргалаа л гэн. Тэг ингээд хуулийг аваад үсгэхээр төрийн аудитын тухай хуулийн 23 дугаар зүйлээр 23-ийн 1-ээр төрийн аудитын байгууллага хүчин төгөлдөр болсон албан шаардлага төлбөрийн актыг захиргааны ерөнхий хуулийн 82-83 дугаар зүйл заасан журмаар гүйцэтгэнэ л гэсэн заалттай. Тэгээ энэ өөрөө хүчгүй авч хэрэгжүүлж чадахгүй байдалд очсноос улбаатай өнөөдрийн энэ асуудлууд жил болгон гарч байгаа байхгүй. Засгийн газрын болон төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын илрүүлэлтээр улсын болон орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын аудитаар нийт 15.7 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрсэн. Өмнөх оныхоос 7.5 тэрбум төгрөгөөр буюу 93.2% өссөн байна. Үүнээс санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн алдаа зөрчил 2.9 тэрбум төгрөгөөр буюу 48%. Нийслэлийн аудитаар илэрсэн зөрчил 4.6 тэрбум төгрөгөөр буюу 229.9% өссөн байна. Жишээлбэл. За дараагийнх нь. Засгийн газрын тусгай сангуудын санхүүгийн тайлангийн аудит дээр санхүүгийн тайлангийн аудитаар нийт 149.5 тэрбум төгрөгийн 145 зөрчил илэрснээс 0.2 тэрбум төгрөгийн зөрчилд 11 төлбөрийн акт тогтоож 141.2 тэрбум төгрөгийн зөрчилд 69 албан шаардлага 0.8 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан 5 албан тушаалтанд хариуцлага тооцоолох 5 албан шаардлага хүргүүлж 7.2 тэрбум төгрөгийн зөрчилд 57 зөвлөмж өгч 0.1 тэрбум төгрөгийн 3 зөрчлийг хууль хяналтын байгууллагад хөргүүлэхээр шийдвэрлэсэн. За санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар нийт 2.2 их найд төгрөгийн зөрчил илэрснээс 2.2 их найд төгрөгийн зөрчилд 12 албан шаардлага 22.1 тэрбум төгрөгийн зөрчилд 38 зөвлөмж хөргүүлсэн байна. Гэтэл дотоод аудитын үйл ажиллагааны хяналтан дээр улсын секторын дотоод аудитын бүтэц орон тоог 2024 оны байдлаар авч үзэхэд нийт 61 төсвийн ерөнхийлөн захирагчийн 54 нь дотоод аудитын нэгжтэй бөгөөд 546 албан хаагчтай үнээс 314 дотоод аудит дээр ажиллаж байна гэж. Би 1 минут авчихсан. Одоо тэгээд яах вэ? Нэмж 1 минут. Ийм олон дотоод аудит байна. Үйл ажиллагаан дээр. Бүхэл бүтэн 564 албан хаагч ажиллаж байгаа. 61 одоо төсвийн ерөнхийлөн захирагчаас 54 дотоод аудиттай байна. Аудитын нэгжтэй байна. Тэгээ бид нар ийм их хэмжээний зөрчил дутагдал жил болгон ярьж байна. Энэ бол нөгөө талдаа хулгай. Нэг үлгэрт. Энэ дотор байгаа. Тэгэхээр энэ төрийн аудитын тухай хуулинд манай улсын хурлын гишүүд бас нухацтай хандаж энэ төрийн аудитын байгууллагын эрх зүйн чадамжийг сайжруулж жоохон хүчтэй болохгүй болвол өнөөдрийн гарч байгаа энэ зөрчил дутагдал эх 20 жилийн хугацаанд ч гарна. Энэ бол маш тодорхой асуудал. Тэгээ зөвлөм шаардлага албан шаардлага акт тавьж байгаа юмны гүйцэтгэл нь ер нь хэдэн хувьтай байна вэ? Үндэсний аудитын газраа. Яагаад гүйцэтгэгдэхгүй, яагаад жил болгон алдаа дутагдалд автагдаад байна вэ гэдгийг хариулт авъя. За Наран Чимэг дарга хариулах 6 дугаар микрофон. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. Үндэсний аудитын газар Наран Чимэг байна. За Монгол Улсын 2024 оны засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангаар өмнөх өгсөн зөвлөмжийн хэрэгжилт бол 57.2% хэрэгжилттэй байгаа. За төрийн аудитын тухай хуулинд аудитын байгууллагаас гаргасан тайлан хүлээж аваад 30 хоногийн дотор алдаа зөрчлөн хэрхэн яаж арилгах талаар төлөвлөгөө боловсруулж эрүүл үүрэгтэй байгаа. Хэрвээ төлөвлөгөөгөө эрүүлээгүй болвол одоо хариуцлага тооцох ийм одоо хуулийн санкцтай байгаа. За алдаа зөрчил жил болгон гараад байгаа асуудал нь зүгээр аудитын байгууллагаас өгж байгаа энэ алдаа зөрчлийг
арилгах энэ төлөвлөгөөгөө боловсруулахдаа хариуцлагатай хандахгүй энийг хэрхэн яаж шийдвэрлэх талаар ялангуяа төсөв захирагч нар тодорхой арга хэмжээ авахгүй төрийн аудитын байгууллагаас гаргаж байгаа энэ тайлангуудтай танилцахгүй зөвхөн санхүүгийн ажилтны үүрэг мэт ойлгоод байгаа гэж аудитын байгууллагаас дүгнэж байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь ажиллаж байгаа албан хаагчдын мэдлэг ур чадварын асуудал байгаа. Төсөв захирагч нарын гаргаж байгаа шийдвэрийн хуулийн гаргаж байгаа шийдвэрүүд бас үнэн зөв байх ёстой гэсэн ийм асуудлуудаас олж энэ алдаа зөрчил жил болгон бол нэмэгдээд байгаа. За бид нар энэ аудитын байгууллагаас өгж байгаа ялангуяа энэ санхүүгийн тайланг баталгаажуулж байгаа гол асуудал дээр авлага өгүүлгийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй гэсэн ийм асуудал дээр бол дүгнэлтүүдийн үндсэлд орж өгдөг. Тэгэхээр энэ дээр ямар асуудал байна вэ гэхээр эдгээрийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулах хууль гэнэлтийн байгууллагаар шийдвэрлэх энэ асуудал дээр бол удаашралтай буюу хойрон хандж байгаа ийм асуудлууд бол байгаад байгаа. За бид нар энэ асуудлыг барагдахгүй байгаа дээр зөвлөмжөө хэрэгжүүлэхийн тулд албан шаардлага биелүүлэхийн тулд бид нар өгж байгаа энэ албан шаардлага сүүлийн үед дандаа хөвчилж өгдөг болсон. Монгол улсын хэмжээнд нийт 6.8 их найт төгрөгийн авлага бүртгэлтэй байгаа. Та бүхэнд энэ тараас нь тайлан дээр байгаа. Бидний баталгаажуулсан тоон дээр энэ авлага өгүүлгийг барагдуулахын тулд энэ жил та нар нэг 20% ядаж барагдуулчихаач ээ. Сүүлдээ 30% барагдуулчихаач ээ гэдэг. Яг гэвэл манай төрийн аудитын тухай хуулинд байгаа зөвлөмжийг хэрэгжүүлээгүй бол албан шаардлагыг өгнө. Албан шаардлагыг хэрэгжүүлээгүй бол хариуцлага тооцно гэсэн юм хуулийн санкцтай байгаад байгаа. Тэгэхээр зарим нь бас тухайн төсөв захирагчаас шалтгааллахгүйгээр бодлогын хэмжээний асуудлууд байгаад байгаа учраас бид нар эдгээр шийдлүүд дээр хэрэгжүүлэхийн тулд авлага өглөгөн дээр бол хувь зааж өгж байгаа. Энэ жилдээ та нар энийг ийм хувийг барагдуулчихад бас боломж байгаад байна гэдгийг судалж байгаад өгж байгаа. За дараагийн нэг асуудал нь За гүйцээж хариулна уу? Наран чимэг дараг 6 дугаар микрофон. За тайлан дээр бол алдаа зөрчил хоёроос салгаж тайлгнаж байгаа. За бид нар төсөв захирагч нарын гаргаад ирж байгаа 6832 байгууллагт аудит хийж байгаа. Энэ бол манай байгууллагын хувьд маш ажлын ачаалттай ингэж ажилдаг. Тэгэхээр энэ тайлангийн буруу гаргаад ирж байгаа тайлангийн төрийн аудитын байгууллага зөв болгож баталгаажуулах үүрэгтэй. Энэ гаргаж байгаа тайлангууд дээр байгаа тоо мэдээллийг улсын их хурл, гэвлэн мэдээллийнхэн бусад хэрэглэгч нар тоо мэдээллийг үнэн зөв гэдгийг аудит баталгааж өгж энэ тоон дээр ажиллаж шийдвэр гаргахад энэ тоог барьж шийдвэрээ гаргахад бол боломжтой маа гэсэн ингэж баталгаажуулж өгж байгаа. Тийм учраас энэ гараад байгаа алдаанууд дээр яг тэр санхүүгийн тайланг гаргаад ирүүлж байгаа ажилтнуудын ур чадварын асуудлууд бас байгаад байгаа. Энэ дээр бид нар бас тодорхой асуудлууд дээр төрийн аудитын байгууллага судалгаа хийж өгж байгаа, үзэж байгаа сургалтын чанар нь ямар байгаад байгаа. Яг энэ санхүүгийн ажилтныг бэлтгэж байгаа сургалтын чанар ямар байгаад байна. Тэнд ажиллаж байгаа хүмүүс За Батэрдэн гишүүн тодруулах гинэ. Тэгэхээр даргаа юм штэ. Наадах чинь ингээд 20-30 жил л ярьж байгаа. Та бүх төрийн байгууллагууд дээрх томилгоо яаж өгдөж байгааг мэдж байгаа шүү дээ. Тэгээ бид нар энийгээ яриад байвал дахиад 20-30 жил яринаа. Төрийн аудитын үндсэн зорилтон дээр би танд уншаад гээ. Төрийн аудитын үндсэн зорилт нь төрийн санхүү төсөв, нийтийн өмчийг хууль ёсны дагуу хариулан хэмнэлттэй, үр ашигтай, өөр нөлөөтэйгээр төлөвлөх, хуваарлах, ашиглах, зарцуулахад хяналт тавих, түнчлэн төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэхийг чиглэнэ гэж. Эдийн засгийн тогтвортой хөгжил ч алдагдчихад байна. Та бүхний дүгнэлтээр гүйцэтгэл дээр та нар ингээ харахаар 57.2%-тай байна. Энэ чинь маш бага хувь байхгүй да. Маш бага хувь. Тэгэхээр энэ эргэцэн орчин харилцаатай холбоотойгоос ахуулаад та бүхнийг давхар ажил хийгээч л гэж хүсэж байна. За баярлаа. Санал байна те. За Саран Чулуун гишүүн